Нийтлээ юу ч хийхээс буцахгүй эх орноосоо урагч хэдэн гишүүн гараад ирлээ. Нэг 5-аад гишүүн юм уу да энэ сайн зураг гэдэг энэ бичлэгэн дээр дурдж байгаа. Бүхэн хавал гадаадын Монгол улсад гадаадын ажилтны хөдөлмөр эрхлэлийн тоог тогтоохгүй байх ажлын байрны төлбөрөөр чөлөөлөх тухай хуулийн төслөг өргөн барьлаа гэж байгаа. За тэгэхээр энэ дээр юу ярьж байгаа гэхээр төрөлт багассан гинэ. Эхний шалтгаан. Монгол улсад төрөлт маш их багассан. 92 онд 73 мянган хүүхэд төржсэн төрөлт. За төрөлт багассан. Төрөлт багассан болохоор хятадуудыг оруулж ирэх хэрэгтэй гинэ. Монголынхаа хамаг өдөг залуусыг Солонгос руу, гадаад орн руу ямар нэгэн байдлаар шахаж гаргачаад тэгээд дараад нь төрөлт багассан гэдэг шалтгаан. Тэгээд дээрэс нь юу ямар шалтгаан байдаг нэ? Ажилуулах шалтгаан. Инженер орж ирнэ нэ. Тэгтэл миний таньдаг миний ихч мэгч хүмүүс чинь инженер ч дээ. Монголд нь ажиллах боломжоор нь хангаагүй штэ. Миний их өөр инженер. Монголчуудаа дуудахгүй байгаа эднэр. Миний их өөрөө инженер хүн. Энэ нашнууд нэгч манай ихчиг дуудахгүй те ажиллаад хийж харин хятадыг дуудах гэж штэ. Бүр хэдэн сая. Монголын хүн ам өөрснөө баг 2-3 сая талаа яг цагтаар дуулав. Тэгтэл дээрээс нь нэмээд 10 20 100 сая ч баг ороод ирчих магадгүй. Хэдэн сая хүн орж ирэхийг бид хэлж мэдэхгүй шүү дээ. Зүгээр за болио гэхэд нэг 5 сая хүн ороод ирчихэл Монгол улс тэгэл чи тэр бум хүн амтай хүн тэр бум хэдэн зуун сая гэдэг үлээ хүн амтай хүн хүмүүсээ за тэр бум хүнээс зүгээр одоо бодоод үзээ л та 20%-аас нэг нь ороод иртэл Монгол улсыг түүэн шүү дээ. 20%-аас баг Монгол улсыг баг хүн амаараа гүйцэж штт. Тэгээ ийм хүмүүсийг оруулж ирэх ийм аюултай хууль батлаад сууж байгаа нэг 5 гишүүн байдаг шүү. Нэрийг нь та бүхэндээ харуулчих. Буурсаар хагаад энэ баг 12 мянга орж ирсэн байгаа байхгүй. Юус ажилд олдохгүй. Танууд хөлбөлүүлээд ажилд олдохгүй юм. Инженер авчирдаг гэж бас манай их ч өөр инженер мэргэжилтэй хүн. Манай ихчид бол дуудахгүй байсан. Тийм сүрхий юм бол эднэр өндөр цалингаар салинжуулаад хятадас заалгүй юм. Ороогүй учраас оруулж ирж болтгоо. Монголчууд өөрснөө ажлын байргүй болсон болохоор гадаад руу явж ажиллаж байгаа шүү. За одоо дараагийнх нь энийг үзээ хин батлсан харна. Хуулийн төслийг ажлын сектор нь ямар гишүүд багтдаг тийм үү? Саяас өргөн байдлаа ер нь хин гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуулийн төслийг өргөн барьж байна. Сэг хуулийн гишүүн миний бие тэгээ сайн зүрэг тэгээ алтан шагаа бат сумбрал за алдарч авхлан тэгээд Батамглан нарын 5 гишүүн одоо энэ хуулийн төслийг өргөн барьсан. Цэвэр одоо аж ахуйн хувийн хвшлээ дэмжиж. Дээрээс нь за энэ бол цэвэр аж ахуйн нэгжийг дэмжих биш ээ. Энэ бол цэвэр зүгээр улсаасаа урвж байгаа хэрэг. Энэ бол урд нь Япончуудын зэс тусламжаар байшин бариад үгүй, баахан тусламж аваад үгүй, туслаад үгүй гэж яхад нь монголчууд болиулжсэн байхгүй юу? Дээр үед. Тэгээ би энэ тухай Facebook дээр нэлээд олон жил постлж байсан. Тэгтэл хорол сүрэн дараад нь бас нэг хорол сүрэн гэдэг бас нэг улсын хурлын гишүүн чинь бас нэг хятадуудыг оруулж ирсэн л бас нэг тийм хууль санаачилсан дээр үед явж л байла. Бас нэг тийг санагдаад байгаа. Одоо болохоор ч эднэр би яг юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр одоо энэ хуулийн төслийг өргөн барьж байгаа энэ 5 гишүүнийг бид нэг яарал огцруулах. Үгүй бол эдгээр даварж байна. Бүр хэрээс хитэрж байна. Тэгээд дээрэс нь тэр нэг иймэрхүү хятадуудыг оруулж ийн тийм нэг дээр үед чинь нэг хорол сүрэн билүү тэр чинь нэг ямар хол юу яагаад яриадгүй гэдлээ. Тийм аялал жуулчлал хятадын аялал жуулчлалыг визгүй болгоно нэгдүү. Нэг тиймэрхүү дээр үед яригдаад л яалаа. Би бас сайн санахгүй нь одоо. Гэтэ дээр үед нэг тиймэрхүү яригдаад эртлэхүүд нь би лавдаг эсэргүүцэж нилээ их бас коммент бичиж ширэлдэг байсан. Санагдчихээн зүгээр. Тэгээ одоо болохоор чин хятадын энэ хүмүүсийг оруулах гээд нэг иймэрхүү нилээ хэдэн урагч хүмүүс мөнгөний төлөө нэг бол хөдөлгдсөн юм уу, нэг бол урагчд юм уу, нэг бол барьцаалгдсан юм би мэдэхгүй. Гэтэ эдгээр лалруудыг бид юу огцруулах хэрэгтэй. Нин тэр үнд. Тэгээд тэр ажилталтаа тэмцэх газар мадрын эднэрийг бариад чалгаад үндэсний аюулгүй байдал тэр ерөнхийлөгч хөрс өгмөх яг юугаа хийж яадаг юм бэ сайн мэдгүй. Эдгээр хүмүүстэй жоохон хариуцлагатай болчих. Энд чинь үндэсний аюулгүй байдалд халтж штэ гэдгийг би одоо хэлмээр байна. Шулуухандаа гэж тэгээд энэ 5 хүнийг нэн даруй огцруулах.
Үндэсний аюулгүй байдалд энэ 5 хүн чинь халтж байна. Та нар ер нь яг юу хийх зорилготой байгаа юм бэ? Та нар хуулиар л монголчуудыг аврын штэ. Түүнээс бид нар өчнө олон сая хүмүүс ороод ирчихвэл бид хичнээн тэмцээд дийлэхгүй штэ. Энийг бас сайн ойлгох хэрэгтэй. Ердөөсөө энэ хуулиараа бид маш сайн ихлээд тэмцээд эхлэх хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө хүрээсэх өрөө үндэсний аюулгүй байдлыг хариуцж байгаа гэж би одоо бодож байна. Тийм болохоор энэ ерөнхийдөө хүрээсэхтэй бол маш холбоотой асуудал гэж би одоо бодож байна. Тиймээс би энэ бичлэгийг би ерөнхийдөө хүрээсэх рүү би явуулна. Тэгээд дээрэс нь юу хэлэх гээд байгаа юм гэхээр эдгээр хүмүүсийг нэнд яартай огцруул. Тий. Тэгээд дээрэс нь хуулийг хэрвээ батлах гэж оролдох юм бол тэр баталж байгаа бүх хүмүүс бол тэмцэх байх Монголын ард дээр гэж. А тэмцэхгүй бол яах юм гэхээр өстө жинхэнэ нөгөө нэг юу гэдэг юм чинь болно да. Улс орныг түүэн монголчуудыг зүгээр түүэж чана. Өчнөө олон сая хятадууд ороод ирчихнэ. Энэ хуулийг одоо эртхэн тийм ээ олон монгол хүн олон хятад хүн орж ирээгүй байгаа тэр элдв бензин өмнө самаа болоогүй байгаа тэр эртхэн шиг зогсоо энэ хуулийг. Тэгэхгүй бол энэ хууль өөрөө өргөн баригдаад хэрэг батлагдах юм бол тэр баталсан бүх хүмүүс зовтон шүү их орноосоо. Зовтгаас нь өмнө барьж авахгүй бол наад чинь баталж ичээд зовтооч магадгүй. Яаж ч магадгүй шүү. Би эртхэн шиг анхааруулаад хэлж байна. Юу юм бэ гэхээр энэ тэр одоо инженер ажилчин тийм хүмүүсийн тархийг угаагаад эвтэйхэн шиг яриад штэ. Тэгээ гөлөн царайлаа. За иймэрхүү царайтай хүн сайн зураг гэд ингээд хууль батлаад байж байгаа байна. За тэгээд ямар гişүүд гинэ алтан гэрэл гэсэн үү? Алтан юм үнүү биш үү? Өөр ямар гинэ энэ алтан шагаа гэсэн үү? Энэ мөн үү биш үү? За тэгээд өөр ямар гişүүд гэсэн бэ? Чадвартай ажилтан болон нарын 5 гишүүн одоо энэ хуулийн төслийг тэгээд Батамгалан гэсэн үү? За Батамгалан гэдэг одоо хайнаа. За Батамгалан. За Батамгалан гэдэг нэг юм гişүүн байна. За нэг иймэрхүү хэд нөхдүүд л иймэрхүү хуулиудыг батлаад явж байгаа юм байна да. Алтан шагаа. Алтан гэрэл гинөө. Өшөө хин гинэ. 5 гишүүн одоо энэ хуулийн төслийг шагаа бат сумбрал чун миний бие тэгээ сайн зураг тэгээ алтан шагаа бат сумбрал за Бат сумбрал. За харнаа хөө. За иймэрхүү 5 гишүүн өнөхдөө баталж байгаа юм байна хөө. Ийм 5 гишүүн баталж байгаа юм байна шүү. Ийм 5 гишүүн. Батсумбрал. Ямар мэргэжлэр одоо ажиллаж байна? Усын хурлын гишүүн. Батсумбрал. Батамгалан гэдэг ийм гишүүн байна. 20 оноос хойш ер нь улсын хурлын гишүүн болж байгаа Батамгалан. Алтан шагаа. За тэг алтан гэрэл. За энэ өөрөө сайн зураг. Тэгээд Батамгалан нарын 5 гишүүн одоо энэ хуулийн төслийг өргөн барьсан цэвэр одоо аж ахуйн Иймэрхүү гişүүд ерөнхийдөө Монгол улсыг аюулд оруулах хуулийг батлаас өгч байна доо. Энэ хууль бол бас аюултай. Урд нь яасан гэхээр Япончууд чинь нэг жижигхэн газар өгөөч бид нар маш том сахиучлалтаар маш том байшин байлга барья гэхээр ердөөсөө болиулаад Япончуудын тусламжуудыг дандаа өгөө гэжсэн. Япончуудыг зүгээр тоолоод хорлоод гаргачихсан монголчууд. Зүгээр
жижигхэн газар өгчгөл юм бол яг асар олон японочууд ороод ирнэ. Тэгээ монголчууд яг баян япон хүнтэй суугаад солидно гэд тиймэрхүү юмнуудыг болгоод зөвшөөрдөггүй байсан юм а. Тэгээ энэ тухай би маш олон жилийн өмнөөс би ярьж хэлсээрсэн. Харин тэгтэл одоо яг яаж байгаа юм гэхээр ахаад нэг иймэрхүү хуулиудыг санаачлаад гараад ирлээ. Тэгвэл дандаа хятадаас дандаа урд зүгс. Манай улс төрчид урд зүгт нэг бол барьцаалагдчихад байна. А нэг бол худалдагдчихад байна. А тийм нэг бол эрлийн сурлуудсан байгадаг шиг байна. Би бол хувьдаа тэгж л ойлгож байна. Энэ бол гарцаа байхгүй их орныхоо эрх ашигаас урвж байгаа хэрэг. Монгол улсыг зүгээр тэр чигээр нь эрдэнэ сурлуулжуулаад дүүргээд зүгээр улсынхаа хүний амны тооноос илүү хүн орж ирэх тийм хуулийг баталчин гэдэг чинь энэ чинь өөрөө аюулахгүй шулуухан ажилладаг. Тийм болохоор бид тодорхой хэмжээнд бол энэ төр бол инженер орж ирүүлнэ гэж бол шал худлаа. Миний таньдаг инженерүүд байдаг. Гадаад байгаа. Тэг дуудаад авчрах нь яасан эднэр. Огт тэгээгүй. Гадаад руугаа сайлаа, гадаад руугаа бэж гэдэг л юмыг цаад утгаараа хэрэгжүүлдэг хүмүүс шүү дээ эднэр. Тэгээ төрөлт багасж байгаа болохоор энэ даварцсан шааруудаа яадаг. За тэгээд өнөөдөр 2024 оны 12 сарын 20-ны 02 цаг 57 минут болж байна.